Хаа Эмж байна. Өнөөдрийнхөө бичлэгээр би суперчаржер маань хэрхэн ажилладаг вэ? Энэ тухай тайлбарлаж өгнө. За суперчаржер гэдэг маань болохоор турботой адилхан хөдөлгүүр рүү агарыг шахаж өгдөг тийм төхөөрөмж байгаа. За тэгээд турбоны тухай бол би өмнө нь 2 дугаар хийсэн байгаа. За тэгэхээр тэр дугаар дээрээс турбоны маань хэрхэн ажилладаг, за бүтсэн ямар үдэг талаар ойлголт авах боломжтой. За өнөөдрийн суперчаржер. За суперчаржер маань хэрхэн ажилладаг вэ гэж. За тэрийг ярихаас өмнө хэдүүлээ турбогоо суперчаржертай харьцуулаад за энэ хоёрын ажиллагааны зөрүү нь ялгаа нь юу юм бэ гэж харж. За турбоны хувьд бол ингээд хэлбэршүүлс хэсгийн тус маань. За энэ хөдөлгүүр байх нь тий. За хөдөлгүүр байна. Энэ маань турбо байна. Турбо маань болохоор өөрөө компрессорын болон турбины гэсэн хоёр сенстэй байна шүү дээ. За хоёр сенс нь нэг гол дээр суурилсан. За тэгмээд хөдөлгүүр ажиллаад хөдөлгүүрээс ажилласан утаа гарна тий. За хөдөлгүүрээс ажилласан хий маань маш өндөр хурдтайгаар шатах камераас гардаг учраас тухайн утаа маань маш өндөр хурдтайгаар явж байгаа юм. За өндөр хурдтай явж байгаа утаа маань ирээд за турбоны маань турбины талын сенсийг эргүүлэх юм тий. За сенсийг эргүүлээд яндагаар гараа явна гэсэн үг. За тэгмүүд энэ талын нэг гол дээр суусан учраас турбины сенс эргэж байгаа бол компрессорын сенс нь дагаж иргээд гаднаас агаар шүгчээс агарыг сорж аваад өндөр даралтаар хөдөлгүүрийн оруулах хоол руу шахаж өгдөг гэсэн. За ингэснээр яг гаднаас өндөр даралттай агаар маань хөдөлгүүрийн шатах камерт орно гэсэн. Тэгэхээр яг хөдөлгүүр маань турбог хөдөлгүүртэй харьцуулбал илүү их агаар ордог гэсэн. За мөн энэ зарчим маань хадгалагдсан илүү их агаар ороод тэн дээр илүү их түлш цацж өгөх юм бол хөдөлгүүр маань илүү их хүч гаргана гэсэн үг. За ийм болж байна гэсэн. За гэхдээ яг энэ дээр за тухайн яг хэр их агарыг, хэр их түлшийг яаж шахаж өгөх үү, тэрний хөдөлгүүр хэрхэн нөлөөлөх үү нэлээд их юм байгаа л да. Ер нь бол энгийнээр бол илүү их агаар, илүү их түлш байвал хөдөлгүүр маань илүү их чадал гаргана гэсэн үг. За турбо нь ингэж ажилладаг. За харин суперчаржерын хувьд нь болохоор арай өөр ажиллана гэсэн үг. Суперчаржер маань ганцхан компрессортой байна шүү дээ. За ийм компрессор байгаа гэсэн. Ерөнхийдөө ийм компрессор байгаа. Энэ яадаг юу юм бэ гэхээр яг за одоо бидний мэддэг гадуур байгаа дугуй засварын тэр дугуй хийлдэг шүү дээ. Дугуй хийлгэд компрессор ажиллаад хийг даралттай болгоод дугуй руу шахаж оруулаад дугуй хийлдэг те. За мөн түүнтэй адилхан компрессор маань яг хөдөлгүүрийн тахир голноос эргэлдэх юм шүү дээ. За турбо маань хөдөлгүүрийн шатаар гарч байгаа утаагаар эргэлт авч исэн бол одоо компрессор буюу суперчаржер маань болохоор яг хөдөлгүүрийн тахир голноос эргэлт авна гэсэн. Хөдөлгүүрээс механик энерги авна гэсэн. За хөдөлгүүр маань ажиллаа, хөдөлгүүрийн тахир гол эргэлээ. Энэ голоос маань компрессорын маань дугуй маань компрессорын дамар маань эргэлт авах тийм. За компрессорын дамар эргэлт авангууд энэ дотор яг сенс байгаа л гэж ойлгож байна. За ерөнхийдөө энгийнээр бол сенс байх нь шүү дээ. Тэр сенсийг өндөр хурдтай эргүүлнэ. За эргүүлэнгууд тэр сенс маань нэг талаас агарыг сорж аваад нөгөө талаараа даралттай болгож шахаж гаргана гэсэн. За даралттай болгож шахаж гарч байгаа агаар маань болохоор ингэж яваад хөдөлгүүрээ оруулах хоолоор ороод хөдөлгүүрлөө орно гэсэн. За одоо мөн адил яг агарыг өндөр даралттай болгоод хөдөлгүүрлөө шахаж оруулж өгнө шүү дээ. За ийм үүрэгтэй гэсэн. Ажиллагааны зарчим маань ерөнхийдөө ийм байна. За тэгээд компрессорын бүтц маань ерөнхийдөө ийм байна тий. За ер нь бол компрессор буюу турбочаржер маань суперчаржер маань болохоор яг 3 төрлөө төхөн шүү дээ. За root type, twin screw, centrifuge гэдэг ийм 3 төрлөө төхөн. Хамгийн элбэг байдаг загвар нь болохоор ерөнхийдөө twin screw гэдэг дотроо ийм 2 могоо гол байна гэсэн үг. За 2 могоо гол нь яг жишээлбэл энэ дээр бол энэ шиг л ингэж харагдах юм шүү дээ тий. За энэ дээр бол яг ихний компрессорыг бол зурсан байна. За ерөнхийдөө аль нь ч байлаа гэсэн яг ийм 2 гол байгаа. Энэ 2 гол маань яг эсрэг ирэх юм тий. За өөдөөс иргэн гэсэн. За иргэн энэ 2 голыг маань хаанаас эргэлт авах вэ гэхээр энэ 2 гол маань эндээс нэг араанаас эргэлт аваад нэг араа маань энэ хоёрыг эргүүлж өгнө. Тухайн араа маань болохоор яг тэр голоос эргэлт авах юм шүү дээ. За тэгээд хөдөлгүүр аслаа тэр гол ийшээ эргэлтэд дамжууллаа энэ 2 шурга могоо гол маань өндөр хурдаар эргэж өгнө шүү. За өндөр хурдаар эргэнгүүт яг одоо нэг талаас агарыг сороод нөгөө талаас агарыг шахаж өгдөг гэсэн. За дотоод бүтц маань ерөнхийдөө ийм байдаг байна шүү дээ тий. За
За суперчаржер маань ерөнхийдөө болохоор турбоноос гол ялгаа нь юу юм бэ гэхээр яг хөдөлгүүрээс механик энерги аваад тэргээрээ агарыг шахаж өгдөг гэсэн үг. За турбо маань болохоор яг хөдөлгүүрийн ажиллаа гарч байгаа утаанаас эргэлт аваад ажилладаг гэсэн үг. За тэгэхээр яг турботой харьцуулахад маань болохоор яг компрессор маань хөдөлгүүрт турбоноос яриа илүү их ачаал өгдөг байх нь шүү дээ. Яг л хөдөлгүүр ажиллана, дээрээс нэмээд ажиллахдаа энэ суперчаржерыг эргүүлнэ тий. Тэгэхээр яг хөдөлгүүрээс нэмэлт энерги гарч байгаа энергиэс ингээд бага зэрэг ингээд хороож идэг гэсэн. Гэхдээ яг эсвэргээрээ агарыг өндөр даралтай болгож шахаж өгснөөр яг хөдөлгүүртээс хүч нэмж өгдөг байна. За турбочаржер ч гэсэн яг хөдөлгөөс гарч байгаа утаа маань турбин сенсийг эргүүлээ гаргахад яг бага зэрэг эсэргүүцэл үүсэж байгаа тий. Тэгэхээр яг хөдөлгүүрт ч гэсэн яг бага зэрэг ачаал өгөх тий. Суперчаржер шиг их ачаал өгдөг байна. За тэгээд суперчаржер ерөнхийдөө сүүлийн үед суурилгаж байгаа машинуудаар суурилгаж байгаа суперчаржер маань ерөнхийдөө 1.3 бараас 1.5 барын агарын даралт гаргадаг гэсэн үг. За одоо бидний амьсгалж байгаа агаар маань болохоор 1 барын даралттай байна шүү дээ. За тэгэхээр хэрвээ 1.3 бар гэх юм бол одоо 1 бар дээр нэмэх нь 1.3 буюу 1.3 бар даралтаар шахаж өгнө гэсэн үг. За турбогүй суперчаржергүй машинуудаа л яг өөрөө гаднаас агарыг сороо авдаг тийм. За сорж авч чадах хамгийн дээд даралт маань болохоор 1 бар л байх нь шүү дээ. Яг л бидний амьсгалж байгаа хүрээлэн байгаа орчинд байгаа агаар маань 1 бар гэдэг тийм. За суперчаржерыг тавьж өгснөөр яг энэ 1 бараас илүү их даралтай агарыг хөдөлгүүр маань авах боломжтой болно гэсэн. Тэгэхээр яг илүү их агаар орж ирнэ. За илүү их агаар орж ирнэ гэдэг чинь тэр дотор байгаа хүчил төрөгчийн хэмжээ нь илүү их байгаа гэсэн. Тэгмээтэй шатлалтыг илүү дэмжиж хөдөлгүүр маань илүү хүч гаргах нэ. За юм байна. За тэгээд ерөнхийдөө бол twin screw гэдэг хоёр шурган голтой суперчарж маань ерөнхийдөө 12-оос 18 мянга иргэдэг байх нь минутанд. Ерөнхийдөө хөдөлгүүрийн эргэлттэй шууд холбоотой байдаг гэсэн. Яг л хөдөлгүүрийн эргэлтээс юу авч байгаа гэсэн. Ирмэнээр дамжуулгаар эргэлт авч байгаа. За тэгээд хөдөлгүүрийн эргэлт дамжуулж байгаа энэ скип байна те. За тэгээд компрессорын суперчаржер мөн скип байна. Энэ хоёрын том жижиг харьцаанаас хамаарат яг эргэлтийн хурд нь өөр байх нь шүү дээ. За тэгээд одоо болохоор хамгийн их асуулт ирж байгаа үзэгчдээс маань ирж байгаа ямар асуулт байна гэвэл за 2.7 мотортой Prado байна тий. За тэн дээр сүүлийн үед их суперчаржерыг суйрлуулж байна. За энийг суйрлуулахад яг хөдөлгүүрт сайн уу муу юу хүч нэмэгдэх үү гэсэн их асуултууд ирж байна. За тэгэхээр ерөнхийдөө бол хөдөлгүүр Prado-гийн 2.7-той хөдөлгүүр дээр суперчаржер суйрлуулвал яг хөдөлгүүрийн хүч бол нэмэгдэнэ. За гэхдээ яг гол анхаарах юмнууд нь яг хідэн одоо энэ турбо суперчаржерын маань шахаж байгаа агарыг хідэн барын даралт хэрэг даралтан дээр барих вэ гэдгээс хамаарат энэ 2.7 моторын маань чадал маань яг хэрэг гарах вэ гэдэг нь шууд нөлөөлнө гэсэн үг. За мөн тэрийг дагаад нэмэлтээр өгж байгаа энэ агаарынхаа даралтыг хідэн бар дээр бариул хөдөлгүүр маань хамгийн аюулгүй хамгийн өндөр үр дүнтэй ажиллах вэ гэдэг талаар бас тийм ойлголт байгаа. За хит их агаар өгөх юм бол хөдөлгүүр маань бас эвдэрх эрсдэлтэй. За тэр эвдэрх эрсдлийг арилгахыг бол хөдөлгүүрийнхээ нэлээд хийдэ ингээ бас ойлгох шаардлага гардаг байна шүү дээ. За тэгэхээр ерөнхийдөө аюулгүй байдлаар арай цөөхөн эдэн солигдоод энэ 2.7 мотор дээр маань суперчаржер суулгуулж өгвөл яг ерөнхийдөө бол стокер буюу ямар нэгэн суперчаржергүй болохоор 160 морины чадалтай байдаг охин. За суперчаржер суйрлуулад 1.5 барын даралтан дээр тохируулах юм бол яг орчны агаарын даралт 1 бар байдаг гэсэн тийм. Дээрээс нь 1.5 барын даралтыг нэмэхээр 1.5 бар даралт өгнө гэсэн үг. За хөдөлгүүрлэн маань. За ингэсэн үед яг тухайн хөдөлгүүрийн гаралтын чадал маань яг 160 мориноос 230 морь болж өсөх боломжтой гэсэн. Ерөнхийдөө чадлын гаралт маань 40%-аар өсөх боломжтой. За ийм байх нь. За тэгэхээр тухайн нөгөө 2.7 хөдөлгүүр маань 2TRFE гэдэг хөдөлгүүр байгаа тийм. За энэ хөдөлгүүр дээр
ямар компрессоруулгаад за оруулах орж байгаа нөгөө нэг компрессорын маань гаргаж байгаа чадал маань болохоор яг уу хэдэн бар байх вэ? Хэдэн бар бол хөдөлгүүрт аюулгүйх үү? Хэдэн бар бол ямар эдингийг салах уу? Хэдэн бар бол юу юуг салах вэ гэдэг тусдаа бүхэл нэг дугаар хийж оруулнаа. Тэр дугаар дээрээс маань яг уу харах бол бүрэн боломжтой. За хөдөлгүүр дээр энэ компрессор бол хүчин нэмэгдэх юм уу? За хүчин нэмэгдэх нь бол дагаа юу юуг нь сайжруулах хэрэгтэй мэ гэсэн тусдаа дугаар хийж оруулах болно. Тэгэхээр яг тэр дугаараас тодорхой илүү их дэлгэрэнгүй мэдээллийг маань авах боломжтой байгаа. За тэгээд суперчаржер байна. За тэгээд зарим газар бол компрессор ч гэж нэрлэдэг. За компрессор, суперчаржер гэж за эдгээр бол яг хуу ерөнхийдөө адил ойлголттой. За ерөнхийдөө Америк машинууд дээр бол ерөнхийдөө хөвчсөн суперчаржер гэж нэрлэгдэж явдаг. За Европ машинууд дээр бол ерөнхийдөө компрессор гэж нэрлэгдэж явдаг байна. Энэ хоёр маань ерөнхийдөө ажиллах зарчим нь бол ижилхэн байх нэ. За тэгэхээр яг өнөөдрийн дугаараар суперчаржерын ажиллах зарчмыг тайлбарж өглөө. За тэгээд дараагийн тусгай дугаар хийгээд тухайн дугаар дээр болохоор яг Prado Hilux-ны 2.7 мотор дээр энэ суперчаржер тавиул хөдөлгүүрийн чадал яаж өөрчлөгдөх вэ? Юу юуг анхаарах вэ гэдэг тусдаа дугаар хийж оруулах болно. За тэгээд өнөөдрийн дугаар маань таалагдсан бол шеэр хийж бусдад түгээгээрэй.